Улсын ерөнхий прокурорын газраас сар бүр бэлтгэн хүргэдэг прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Прокурорын байгууллага хүчирхийллийн эсрэг гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх энэ төрлийн гэмт хэргийг хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхааран ажиллаж байна. Тус байгууллагын сурвалж судалгааны төвөөс хүчирхийллийн эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал энэ хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудлууд дээр дүн шинжилгээ хийж судалгаа хийлээ. Энэ удаагийн нэвтрүүлгээр бид та бүхэнд энэ судалгааны дүнгийн талаар мөн Ховд, Увс, Баян-Өлгийн аймгийн хэмжээнд энэ төрлийн гэмт хэргийн гарал шийдвэрлэж ямар байна? Тухайн аймгийн прокурорын газрууд энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхэд талаар ямар ажил арга хэмжээ зохиож байгаа талаарх мэдээллийг хүргэх болно. Та прокурорын ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилах хариуцлага, ёс зүйн талаарх гомдол мэдээллийн 1819 дугаард ирүүлээрэй. Таны өгсөн мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэнэ. Монгол улсын ерөнхий прокурорын газар. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17-гийн 1-т хэсэгт гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний амьнаас хохирсон тохиолдол бүрийг наривчлан судалж, дүгнэлт гаргах, үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар холбогдох байгууллага албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавина гэж прокурорын байгууллагын чиг үүргийг тодорхойлсон. Мөн 2017 онд батлагдсан зөрчлийн тухай болон эрүүгийн хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь зөрчил гэмт хэрэгт тооцогдож, ял шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах, хүчирхийлэл үйлдэгчид даслан сэргийлэх арга хэмжээ авах зохицуултууд орсон. Прокурорын байгууллага чиг үүргийнхээ хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, тогтоомжийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийж, энэ төрлийн хэрэг зөрчлийн шийдвэрлэлтийн байдлыг судалсан байна. 2017 оны 7 дугаар сарын 1-нд эрүүгийн хууль шинээр батлагдсан байна. Өнөөдөр зэрэгцээ зөрчлийн тухай хууль болон босод гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хэрэгжилт бол их ойролцоо хугацаатай хэрэгжиж эхэлсэн байна. Тэгэхээр энэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үйлдэлийг шинээр гэмт хэрэг тооцсон, зөрчил тооцсон, дээрээс нь гэр бүлийн хүчирхийллийн хоригчийг хамгаалах, тусалцаа үйлчлэгээ үзүүлэх, хамтарсан багийн үйл ажиллагааг зохицуулах чиглэлээр шинэ эрх зүйнээр тэмцэж эхэлсэн байна. Хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг судлах, аль түвшинд явж гин гэдгийг судлах үүднээс улсын ерөнхий прокурорын сурвалж судалгааны төв болон гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах хүрээлэнгээс бол гэр бүлийн хүчирхийллийн хуулийн хэрэгжилтийн түн шинжилгээ хийж энэ судалгааны ажлыг 2018 онд турш хийж гүйцэтгэсэн байнамаа. Бид шинэ эрүүгийн хууль тогтоомжоос өмнө болон гэр бүлийн хүчирхийлэл хуулиас өмнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн энэ үйлчлэгийг гэмт хэрэгч тооцдоггүй, зөрчилж тооцдоггүй. Эрүүгийн хуулийн өөр зүйл хэсгээр ингэж шийдвэрлэж ирсэн ийм бас практик бидэнд байсан. Шинэ хуулиар бол эрүүгийн хууль гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг хэрэг байгаа. Зөрчлийн хууль зөрчил үйлдэх гэсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн зөрчил гэдэг ийм гэмт хэрэг зөрчилтөө тэгээ гэр бүлийн хүчирхийллийн хуулиар хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлэх, хамтарсан багийн үйл ажиллагаа гэх мэт зохицсон нэгдмэл ийм ойлголтууд орж ирсэн. Тэгээ энэ хууль хэрэгжих явцад яг үнэхээр гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалж чадчихэв үү? Хууль сахиулах байгууллагын ажилтнууд болон төрийн захиргааны байгууллагын ажилтнууд хамтарсан багийн гишүүд. Энэ хүмүүс хууль заасан чиг үүргээ үүсэж үнэхээр энэ хуулийн үйл хандлага, тэн заасан арга хэрэгслэр хүнийг хамгаалж чадаж байгаа хэсэг талаар ийм хуулийн хэрэгжилтийн үр нөлөөнөөс судалгааны дүн маань бас нэлээд сонирхолтой юм судалгааны дүн бас гарсан байна. Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн статистик үзүүлэлтээс үзвэл 2017-оос 2018 онд нийт 550 гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг бүртгэгдснээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой онц хүнд гэмт хэргийн гаралт өмнөх онтой харьцуулахад 2.5 дахин өссөн тоо мэдээ гарчээ. Тэгэхээр 2018 оны цагдаагийн байгууллагын нийтээ болон прокурорын нэгжүүдээс гаргасан энэ мэдээллээс үзэхээр шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ээс 2018 оны хагас жил хүртэл хугацаанд өөрөөр хэлбэл нэг жил гаруй хугацаанд бол дунджаар 720 орчим юм гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор гэмтэл учруулах, хөнгөн хүндөвтөр хүнд гэмтэл учруулах 1198 ийм гэмт хэрэг бүртгэгдэж шалгагдсан байна. Нийт өнгөөр нь аваад үзэх юм бол
2500 орчим гэмт хэрэг шалгагджээ. Эдгээр нь бол дангаараа гэр бүлийн хүч хэрхийлэл үйлдэх болон гэр бүлийн хүч хэрхийлэл үйлдэх явцдаа гэмтэл учруулахтай холбоотой гэмт хэрэг нийт дүн байна. Дээрээс нь гэр бүлийн хүч хэрхийллийн улмаас хүнийг алах гэмт хэргийн шалгасан тохиолдол бол 24. Яг гэр бүлийн хүч хэрхийлэлээс болж хүнийг алах энэ тохиолдлыг шүүхээр шийдсэн энэ тохиолдол бол одоогийн байдлаар 12 ийм хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэж прокурор гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгахаар холбогдох байгууллагад мэдэгдсэн байна. Судлаачид прокурорын байгууллагын нийт 31 нэгжид тухайн гэмт хэргийн талаар асуулга бүхий хүснэгт гарган хөрвүүлж ирүүлсэн мэдээг нэгтгэсэн байна. Судалгаанаас үзвэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцад хохирогчид учруулсан гэмтлийн 83%-ийг хөнгөн гэмтэл эзэлж байгаа бол тус бүр 7-оос 8%-ийг хөндөвтөр, хүнд гэмтэл, хохирогчийн нас барсан тохиолдол 4%-ийг эзэлж байна. За гэр бүлийн хүчирхийлэлтэй дэмжих тухай хууль мөрдөгдөж ирснээр Ховд аймгийн прокурорын газарт 2017 онд 5 хэрэг мөрдөгдөж шийдвэрлсэн байгаа. За 2018 онд 13 хэрэг шалгадаж шийдэгдсэн байна. За эдгээр гэмт хэргийг бүгд шүүхээр орж шийдвэрлсэн. За Монгол Улсын эрүүг хуулийн 11-ийн 6-гийн 2, за 17-гийн 1-р зүйлд гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг бол хуульчид тусгаж өгсөн байгаа. За манай Ховд аймгийн Болгон сумдын Сундундын прокурорын газар нь цэцэг мөст алтай уйнж Булган гэсэн 5 сумыг харьяалан ажил чиглүүлгээ явуулж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй дэмжих тухай хууль хэрэгжиж ирснээс хойш энэ гэмт хэргийн чиглэлээр орчин сэргийлэх чиглэлээр тус прокурорын газраас бол бүх сумдаа хүрж ажилласан. За 2018 оны байдлаар бол 5 хэрэг бүртгэгдсэн байна. За энэ 5 хэргийг бол нэг хэрэг нь мөрдөн байцаатын шатан шалгагдаж байна. За 4 хэрэгт нь бол прокурорын яллах төвөнд төвдөж шүүх шийдвэрлүүлсэн байна. За нэг ажиллагаанд шалгаж байгаа хэрэг нь бол эрүүг хуулийн 12-ийн 1-р зүйл заасан гэмт хэрэг байна. За энэ гэмт хэргийн гаралт нь хэдий өндөр тоотой байхгүй байгаа ч гэсэн за ахуй хүрээнд ихэвчлэн эмэгтэй улсууд бол хохирогч нь болсон. За энэ 5 хэргийн хувьд бол насан туршийн хүүхэд бол хохирогчсон тохиолдол бол байхгүй байна. За дандаа насан туршсан эмэгтэй улсууд бол холбогдсон ийм гэмт хэргүүд бол гарсан байна. За Ховд аймгийн Булган сумдах Сундундын прокурорын газраас цэцэг мөст алтай уйнж гэсэн 4 суманд бол хурц ажиллаж за шинээр батлагдсан хуулийн үед тэр тусмаа хүрээлэн байгаа орчин гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг бол нэлээд үр дүнтэй зохион байгуулсан. За энэ чиглэлээр тухайн суманд гарсан гэмт хэргийн судалгаа гаргаж за гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлыг шалгаж за иргэдэд яриа таниулга боршуур гарын авлага тарааж бол ажилласан байна. За мөн нийт төрийн байгууллагуудын дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа таниулгыг улсад төрийн байгууллагууд хувийн эмчлийн байгууллагуудыг оруулсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль за шинээр батлагдсан бусад хуулиудыг хамруулсан дэвжээ тэмцээнийг бол зохион байгуулсан. За энэ дэвжээ тэмцээнээр бол сумын ард иргэд төрийн албаа агчид ихээр бол хамрагдсан байж байгаа. За үзэгчдэд бол гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бусад шинээр батлагдсан хуулиудаар бол мөн гарын авлага материалт харааж за мөн цагдаагийн байгууллага прокурорын байгууллагаас хамтарсан яриа таниулгыг хийж зохион байгуулсан үр дүнтэй ажил болсон. 7 онд хууль хэрэгжихээс өмнө бол тус аймгийн хэмжээнд гэмтэрийн гарч харьцангуй бол гайгүй байсан. За 17 оны 7 сарын 1-ээс хойш өнөөдрийн байдлаар бол тухайн гэмтэрэг маань 6 гэмтэрэгт өсчөөд байгаа. За энэний өссөн шалтгаан нөхцөл маань юу гэхээр ер нь бол гэр бүлийн таарамжгүй байцаа, гэр бүлийн хамаарч бүхий итгэдэг хоорондын таарамжгүй байцаа, архитын согтуурхтай холбоотой ерөөсөө зөрчилдөд гарч байгаа. Энэ байдлаас болоод гэмтэр гарах шалтгаан нөхцөл маань болж байгаа маа. Мөн дээрээс нь тухайн орон нутгийн маань арх согтуурх онцлогын үйлчлэгцийг өндөр байдаг. Одоо тухайн орон нутагт бол өөрөөр хэлбэл тус аймгийн Улаангом сумын хэмжээнд бол 30 аж ахуйн нөхцөл согтуурх онцлог зүгээр үйлчилж байгаа. Мөн ороо үрцэн дэгээр бас хууль бус арх согтуурх онцлогын үйлчлдэг цэгүүд бол байгаа. Тэрэнд бол тодорхой хяналт тавьж байгаа. Тодорхой ажлууд зохион байгуулж байгаа маа. Өөрөөр цагдаагийн газраас хамтарч зохион байгуулж ажлууд бол явж байна. За мөн цаашдаач мөн ялгаагүй энэ гэмтгээс усан сэргийлэх чиглэлээр бол иргэд мэдээр таниулга өгөх шаардлагатай гэдэг бол цаг хугацаанд бол хийгээ явж байна. Мөн тухайн аймгийн прокурорын газраас энэ гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэгт холбоотой тухайн аймгийн прокурор дангасан прокурорд томилон ажиллуулж байгаа. Өөрөөр нэг прокурор хариуцаад тухайн мөрдөгч холбогдох байгууллага хүүхд төвчний төвчдийн хууль эрх зүйцтэй бол хамтран ажиллаад ингээд зохион байгуулалт сургач яриа таниулга тогтмол зохион байгуулалт ажиллаад явж байна.
Прокурорын нэгжүүдээс хянан шийдвэрлэж байгаа эрүүгийн хэргийн талаар эрүүлсэн мэдээллийг нэгтгэн дүгнэж үзвэл нийт эмэгтэй хохирогчдын 83%-ийг нь 19-с дээш насны буюу урьд хамтран амьдарч байгаад салсан эсвэл хамтран амьдарч байгаа болон гэр бүл болсон хүмүүс байна. Хүүсийн харьцааг үзвэл 60% нь эмэгтэй, 40% нь эрэгтэй бөгөөд үүнээс бага насны хүүхэд, ахмад настан эрэгтэй хохирогч нийт эрэгтэй хохирогчдын дийлэнх хувийг эзэлж байна. Баян-Улиг аймгийн прокурорын газар бас 2018 он сар гэр бүлийн хүчирхийлэл зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх түүнээс урьдчилан зэрэг чиглэлээр аймгийн гэмт хэрэгээс урьдчилан зэрэг ажил зохицуулах зөвлөл цагдаагийн газар гэр бүл хүүхэд хөгжлийн залуучдын газар өдгөө сумын зас даргын тамгын газар өдгөө сумын гэмт хэрэгээс урьдчилан зэрэг ажил зохицуулах зөвлөл зэрэг байгууллагуудаа хамтран олон удаагийн урьдчилан зэрэглэх олон талт арга хэмжээг авч явуулж байна. Тэгэхээр оны 2017 оны сүүлийн хагас жил болоод 2018 он эхний 6 сарын байдлаар гарсан гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг мөн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжтой зөрчлүүдийн талаар судалгааг бол тусгайлан гаргаж энэ шалтгаан нөхцөлөд тодорхойлох арга хэмжээг авсан. Түүнээс гадна аймгийн цагдаагийн газар өдгөө сумын гэмт хэрэгээс урьдчилан зэрэг ажил зохицуулах зөвлөл шүүх гэр бүл хүүхэд хөгжлийн залуучдын газартай хамтраад бид ирээдүйн мандалагч нэм сэдвт зөвлөгөөнийг аймгийн хэмжээнд өргөн хүрээнд зохион байгууллаа. Энэ зөвлөгөөнд бол аймгийн нийт сумдаас 500 гаруй хүүхэд оролцсон ийм өргөн хэмжээтэй зөвлөгөөн зохион байгууллаа. Мөн аймгийн эрүүл мэндийн газар, цагдаагийн газар, гэр бүл хүүхэд хөгжлийн залуучдын хөгжлийн газартай хамтраад гэр бүлийн хүчирхийллийн үйлдэлд баригдсан хүмүүст анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгуулсан. Түүнчлэн бол гэрээр ажиллах багш хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн үйлдэхгүй байх гэсэн ийм сэдвүүдээр сургалт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлсэнд гэрээр багш шийдэг 70 багшд оролцсон. Түүнээс гадна Алтан цогц, Баяннуур, Улаанус, Цэнгэл, Бугад, зэрэг сумдад аймгийн прокурорын газар болон цагдаагийн газар хамтран энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан зэрэглэх мөн энэ төрлийн гэмт хэргийн гарч байгаа шалтгаан нөхцөлийн талаар бол нэлээд дэлгэрэнгүй ярилцлагуудыг ард иргэдийн дунд үүнээс урьдчилан зэрэглэх ажлыг зохион явууллаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн 1 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 9.6%-аар буурч, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 2.5 дахин, зөрчил 3 дахин нэмэгджээ. Зөрчлийн тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна. Тухайлбал гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон. 4-2 өсөл зоргийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийхгүй байхыг албадсан. 4-3 бусадтай харилцахыг хязгаарласан. 4-4 хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд талцсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтанд хамруулж 7-оос 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилжээ. 2018 оны 11 сарын байдлаар Ус аймгийн цагдаагийн газарт нийт 1434 зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэний 129 буюу 22.7% нь бол гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухайн хууль тогтоом зөрчсөн зөрчил бүртгэгдсэн байгаа. За энэс бол Ус аймгийн прокурорын газарт 321 зөрчлийн хэрэгт бол дугааруулж ажилласны 73 буюу 22.7% нь гэр бүлийн шинжтэй гомдол мэдээлэл байна гэж зөрчлийн хэргийг дугааруулсан байна. За цагдаагийн газрын эрхүй албан тушаалтнууд 72 хэргийг шүүхэд алавдлагын арга хэмжээ агуулгаар мөн шийтгэл ногдуулахар хүсэлт гаргасан байгаа. За энэс бол 72 хэргийг бол 100% шүүх хуулийн заасан шийтгэлийг оногдуул шийдвэрлсэн байна. За зөрчил үйлдсэн холбогдогчийг үзэхэд бол 98% нь бол эрэгтэйчүүд үйлдээд байна. Хохирогч нарыг бол хуульж үзэхэд бол 90% нь бол эмэгтэйчүүд, 1.4% нь бол хүүхдүүд, за 2.9% нь бол ах эгч болно, аав ээжтэй бол хүчирхийлэл өртсөн байдаг. Шалтгаан нөхцөлийг нь бол судалж үзгээд архи согтурал хундааны зүйл хэрэгсэн үедээ гэр бүлдээ таарамжгүй харилцаа үүсгэдэг. За зүү бус харьцдаг. За мөн эхнэр нөхрөөд бие биеэ харддаг. За энэс гадна эдийн засгийн хараад байдал, ядуурал, за ажилгүйдэл зэрэг байдлууд бас нөлөөлж байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй шалтгааныг судлахад цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гомдол мэдээллийн 70% хамаарах тохиолдол нь архитан согтуулсан үедээ үйлдсэн бол эхнэр нөхөр хамтран амьдрагчийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй гол шалтгаан нь хардал, ахуйн шинжтэй хэрүүл маргаан дамжирснаас үүдэн гарсан байна.
Прокурорын байгууллага гэр бүлийн хүчирхийллийн улмаас үлдэгдсэн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Увс аймгийн прокурорын газраас санаачлан за төрийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнүүд зохион байгуулсан. За энэ зөвлөгөөнөөр гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг сурталчлах, за иргэдэд яриа таниулах их ажлуудыг зохион байгуулжсэн байж байгаа. За энэ байгууллагууд бол оролцсон байгууллагууд за сургуулийн захирал нийгмийн ажилтнууд, бүх төрийн байгууллагууд, удирдах албан тушаалтнууд, за холбогдох хүүхд хөгжлийн газрууд, хууль эрхцэн хилцүүд гээд нэлийн өргөн бүрсгэнтэй бол зохион байгуулж ажилласан. За энэ зүр дүнгөө гэж энэний мөрөөс шийдвэрээс зөвлөмж гаргаж тухайн байгууллагад хүргэгдэн ажиллаж байна. Ховд аймгийн прокурорын газар нь Монгол Улсын үндсэн хууль, за эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хэн шийдвэр тухай хууль, зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэр тухай хууль заасны дагуу үндсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. За тэр дундаа 2018 онд дэвшүүлсэн Улсын ерөнхий прокурорын газраас болон аймгийн прокурорын газраас дэвшүүлсэн зорилтын хүрээнд бол гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмтрэгтэй тэмцэх чиглэлээр бас тодорхой ажлуудыг зохион байгуулсан байгаа. Цагдаагийн байгууллагатай болон за босоод хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтраад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр өдрөөлөг хийж ажилласан байгаа. За энийг бас мөн Ховд аймгийнхаа Ховд телевиз болон Ховд мэдээ сонинуудад бол энэ мэдээллүүдийг түгээсэн. За мөн бас энэ чиглэлээр ард иргэдээ ч гэсэн хууль сурталчилга чиглэлээр сумуудаар бүх одоо 16 сумдаараа явж прокурорын байгууллага бичлэг явж ажиллахдаа бол энэ чиглэлийн мэдээллүүдийг бол хийсэн байгаа. За энэний үр дүнд бас энэ төрлийн гэмт хэргийг гаралт одоо буурсан, тодорхой хэмжээний мэдээлэлтэй болсон. За гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болохгүй шүү гэдгийг бас ард иргэд маань бас таньж мэдэж ойлгож эхэлсэн байж байгаа. Тусдаа бие даасан хуультай болсон шүү гэдгийг бол маш сурталсан байгаа. За тэр зүүн 2017 оны 2 дугаар сард энэ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсан. За энэ хуулийн чиглэлээр ч гэсэн бас мөн бүх ард иргэдэд сумар нутгаараа явж сурталчилж ингэж ажилласан байгаа. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэрэгт авагдсан баримтаас үзвэл хохирогчийн эрхийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байсан нөхцөл төдийлөн өөрчлөгдөөгүй дүр зураг ажиглагдаж байна. Тухайлбал гэр бүлийн хүчирхийлэл даймжирсны улмаас бусдын амь насыг хохирох тохиолдол нэг аймагт 1-2, зарим дүүрэг 5-6 удаа гарч бүртгэгдсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс өмнөх болон хууль хэрэгжиж эхэлснээс хойш хохирогч хамгаалалт ахиц гараагүй байна. Нийт хэргийн 20 орчим хувьд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан үйлчилгээг дурдсан. Эсвэл зарим баримтыг эрүүгийн хэрэгт хавсаргасан боловч ямар үйлчилгээг хэрхэн үзүүлсэн тухай тэмдэгдэл үлдээгээгүй. Нотлох баримтын хэмжээнд бэхжүүлээгүй байна. Бид цаашдаа бол одоо өнгөрсөн 1 жилийн хугацаанд энэ гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлаа бодтоор тогтоочихлоо. 2018 оны нөхцөл байдлыг 2019 оны нөхцөл байдалтай харьцуулаад бид энэ үйлдэлээ хэр зэрэг илрүүлж чадаж байна вэ? Хэр үр нөлөөтэй хариуцлах тооцож байна вэ гэдгийг дүгнэх юм онцгой ач холбогдолтой. Хуулиар олгосон маш олон журмууд байгаа. Жишээлбэл хоригчийн аюул байдлыг хангах журам гэдэг. Энэ бүх зүйлүүдээ 1 жилийн хугацаанд ингээд хэрэгжихгүй байгаа шалтгаануудыг бүхэлдэн судалгаагаар тогтоосон байна. Шаардлагатай гэж үзвэл алт практикийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг яам хоорондын үйл ажиллагаанд хэрэгжихгүй байгаа заалтуудын талаар холбогдох байгууллага алтан тушаалтанд энэ судалгааны дүнгээрээс ерөнхий прокурорын газраас бас зөвлөмж хөрвүүлээ. Айн энэ дээр алдаж оноод байгаа юм байна. Үйл ажиллагаагаа ийшин чиглүүлээрэ гэдэг ийм одоо санал зөвлөж дүгнэлтийг гаргаад холбогдох байгууллагууд хөргүүлж ажиллаж байна. Мэдээж хэрэг эрүүгийн хуулиар зөвхөн үнийг ял шийтгэхэд асуудал шийдэхгүй. Үндсэндээ гэр бүлийн хүчирхийлэл бол мань өөрөө урьдчилан сэргийлэх анхан шатанд урьдчилан сэргийлэх тэр хохирчийг хамгаалдаг энэ тогтолцоо байгаа учраас бас хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг тэр чиглэл рүү буюу урьдчилан сэргийлэх чиглэл рүү илүү их ажилуулж туршлагажуулах ур чадварыг нэмэгдүүлэх ийм шаардлага байгаамаа гэдэг ийм одоо дүгнэлтэнд бас хүрсэн байна. Тэгэхээр орон нутагт бол харьцангуй одоо 1 жилийн хугацаанд тодорхой хэмжээний арга зүй бий болсон байна. Одоо энэ арга зүйг илүү сайжруулах, журмуудаа сайжруулах энэ ажлыг зохион байгуулах шаардлагатай байна гэсэн ийм одоо судалгааны дүгнэлтүүдийг гаргасан байна. Монгол Улсын нэрийн өнгөс залуус бидний сэтгэл хөдлөлөөр хандж ирсэн буруу үйл маргааш юуг дагуулж ирэх тухай бодож үздэг үү? Харигтэл явнлалт мансуурах зэрэг хорд бүхнээс гарах үр дагавар бидний ирээдүйд үгүй хийсээр байна. Анзаарахгүй байсаар бах уу? Зөв бодол
зөв үйлдэлийг дагуулдаг. Гэрэл ирээдүйг хамтдаа бүтээцгээе. Ган үйлдвэрийн прокурорын газар. Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шинэ дугаарыг бид та бүхэнд хүргэлээ. Энэ удаагийн нэвтрүүлгээр бид та бүхэнд прокурорын байгууллагаас хүчирхийллийн эсрэг гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудлууд, өнөөгийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээний дүн, за мөн энэ төрлийн хэрэгүүдийг Увс, Ховд, Баян-Уулгийн аймгийн прокурорын газрууд хэрхэн шалган шийдвэрлэж байгаа, энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил арга хэмжээ зохиож байгаа талаарх мэдээллийг бэлтгэн хүргэлээ. Та прокурорын ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилах хариуцлага, ёс зүйн талаарх гомдол мэдээллийн 1819 дугаард ирүүлээрэй. Таны өгсөн мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэнэ. Монгол улсын ерөнхий прокурорын газар.